Сайн мэцгаана уу, Руна ТV суугтаа тавтай морилцгаана уу. Өнөөдөр би та бүхэнд Японд гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтлээ. Тэгээд энэ хэрэг болохоор маш аимшигтай. Ер нь бол дэлхийн тахныг цочирдуулсан тийм аимшигтай хэрэг байгаа. Япон улс ихэнхдээ цэвэр цэмцгээр хөгжингүй хотын дэд бүтцтэйгээ зэрэгцэн иргэдийнх нь ухамсар нь маш өндөр, журамтай орон гэж үнэлэгддэг. Гэвч арай ойроос харах юм бол тэр гялгар гадаргын доор гүн ганцаардл нэвч шингэсэн улс шиг харагддаг. Японд 20-30 насныхны нас баралтын шалтгааны нэгдүгüүрт нь амиа хорлолт бүртгэгддэг бөгөөд энэ нь дэлхийд хамгийн өндөр түвшний үзүүлэлт. 2017 оны 10 сарын 24-нд 20 гаруй насны Томура гэдэг эрэгтэй Токиод байдаг нэгэн айл руу сандарч орж ирдэг. Ороод Айко чи хаана байна гэж нэрийг чангаар дуудсан ч гэсэн ямар ч хариу байгаагүй. Түүний хайж байсан хүн бол 23 настай, түүний төрсөн дүү Айко байсан. Энэ гэр бүлийн түүхийг товч харах юм бол Айкогийн аав туйлын хэрцгий хүчирхийлэгч хүн байсан. Өдөр тутамд хил амаар гэрийнхнийгаа доромжлох, зодох, уурлахтаа эд зүйлс шидэх ах дүү хоёрыг олон удаа цохиж зоддог байсан. Энэ бүхнийг цаашид төвчгийн аргагүй болсон ээж нь хоёр хүүхдээ дагуулan гэрээсээ зугтсан. Айко олон саадыг давж тэсвэрлэж өссөн. Түүний хувьд чимээгүй, төлөв даруу, эргэн тойрныхноо үргэлж анхаарч халамжилдаг охин байсан. Гэвч дунд сургуулийн 1-р ангид шин сургуульд шилжин орсноор нөхцөл байдал огцом өөрчлөгдсөн. Танихгүй шинэ орчин өсвөр насны өөрчлөлттэй зэрэгцээд олон жилийн гэр бүлийн хүчирхийлэлд дарагдсан сэтгэл зүйн шархан ил гарч эхэлдэг. Айко хүмүүстэй уулзахаас айдаг болж эцэст нь сургуульдаа ч явж чадхаа болдог. Тэгээд өрөөндөө өөрийгөө төгжиж гаднах ертөнцөөр тасарч эхэлдэг. Тэр үеэс эхлэн сошиал дээр амиа хорлохыг илтгэх мэт бичвэрүүдийг байнга бичиж нийтэлдэг болж эхэлсэн. Айкогийн өсвөр нас тогтворгүй өнгөрсөн, харин 23 нас хүрэхдээ тэр нийгмээс бүр мөсөн тусгаарлагдаж зөвхөн ээж болон ахтаа л түшгэлдэг болсон. Эцэст нь аханд насанд хүрч тусдаа гарснаар Айкогийн ганц хамгаалагч найддаг хүн нь ээж нь болж үлддэг. 2017 оны 6 сард ээж нь өвчний улмаас нас барж Айко бүрэн ганцаархнаа болж үлддэг. Гэсэн ч тэр өөрийгөө авч явах гэж тэмцсэн ахтайгаа байнга холбоо барьж зөвлөгөө өгдөг төвөдөд хүртэл очиж үзүүлэн зөвлөгөө авч хэсэг хугацаанд аажмаар сэргэж байгаа юм шиг харагдсан. Гэвч 2017 оны 10 сарын 24-нд Айко гинт алга болж ахаасаа бүр мөсөн холбоогоо тасалдаг. Ах Томуран төвшөөрт автаж дүүн өөрийгөө хорлсон байж магадгүй гэсэн бодолд автан тэр даруй Айкогийн гэрт очисон ч гэсэн дүүн тэнд байгаагүй. Тэр дүүгийнхээ компьютерийн дэлгэцийг шалгахад маш сэтгэл түгшэм мессеж харагддаг. Бүгдээрээ намайг уучлаарай, бүх зүйлд баярлалаа гэж бичсэн байдаг. Энэ яг л салах ёс гүйцэтгэж байгаа захиа шиг харагддаг. Ингээд Томура дүүгээ хайж эхлэн юуны төрөнд Айкогийн өдөр бүр ордог Твиттерийн хаягийг шалгаж үздэг. Нэвтрээд ортол маш олон нийтлэл мессежүүд нүднийх нь өмнө гарч ирэн тэднийг нэг бүрчлэн уншиж байтал нэг с ิจ гтэй хаяг гарч ирдэг. Тэр хаягийн нэр нь Шинитай. Тэр хаягтай Айко хоорондоо 100 гаруй мессеж солилцсон бөгөөд яриа нь дандаа үхлээ төлөвлөх амиа хорлолт хизээ хаана гэх мэт цаг хугацаа байршлаа ярилцсан мессежүүдээсэн. Хамгийн чухал нь тэдний хамгийн сүүлийн яриа нь 10 сарын 23-нд болсон бөгөөд Канагава мужийн Собудэй Май өртөөн дээр тэр хоёр уулзахаар тохиролцсон байдаг. Энэ бүхнийг нь олж хараад ах нь шууд л цагдаад ханддаг. Мөн цөхрөнгөө барсан тул Твиттерт олон нийтэд зар тавьдаг. Миний дүүс сургаггүй алга боллоо. Үхэгт нь туслана гэсэн ийм хаягтай хүн байна. Энэ хүнийг таньдаг хүн байвал холбогдож өгөөч гэд бичдэг. Удалгүй тэр нийтлэл бичсний дараа 30 гаруй насны нэг эмэгтэй түүн рүү мессеж бичдэг. Тэр мессеж бичсэн бүсгүй өөрийгөө яг энэ байдалтай төстэй зүйлтэй тулгарч байсан гэж хэлдэг. Түүний яриагаар үйл явдал 10 сарын дундуур болсон гэж ахт нь хэлдэг. Тэр бүсгүй Купицури шиг хэрэглэгчийн нэртэй хүнээс хамт амиа хорлоё гэсэн санд авсан гэдэг. Тэр бүсгүй болоод тэр мессеж бичсэн залуу хоёр 10 сарын 23-нд мессежээр уулзахаар тохиролцсон. Байршил нь Канагава мужийн Мачида өртөө. Тэр бүсгийн хийснээр тэр өдөр тэд сүүлчийн хоолоо хамтдаа эзгээгээд дараа нь тэдний гэрт очиж хамтдаа амьдралаа дуусгацгаая гэж төлөвлөсөн байсан. Уулзах өдөр ирэхэд бүсгүй түүнтэй нүүр тулан уулзахад тэр нэг л биш санагдсан. Хэдийгээр тэр эрэхтэй би олон удаа өөхөх тухай бодож байсан гэж хэлсэн ч гэсэн зам байдал нь ерөөсөө тийм шинжтэй харагдаагүй. Жишээлбэл
тэр хоёр ресторанд ороод хоол идэж эхлэх үед тэр залуу маш их идэж байсан. Үнэхээр үхэл бодож цөхөрсөн хүн бол ихэнхдээ хоол руу ерөөсөө анхаарлаа хандуулдаггүй. Тэгэхэд энэ залуугийн ингэж их идэж байгаа нь бол түүнд нэлээд сэжигтэй санагдсан учраас бүсгүй сэжиглээд түүнтэй хамт гэрлүү нь очихоос татгалзсан гэрлүүгээ шууд харьдаг. Энэ мэдээллийг авсан Томуура дүгнэлт хийж нэлээд боддог. Гэхдээ нэг зүйл өөр байсан. Тэр нь дүүтэй нь холбогдсон хаяг болоод саяны ярьсан бүсгүйтэй холбогдсон хаяг бол өөр нэртэй хаягуд байсан учраас ах нь дүүгийнхаа чатуудыг дахин сайн шалгаж эхэлдэг. Тэгэхэд тэр бүсгүйтэй чатлсан чат болоод дүүтэй чатлсан чат хоёр дээр давтагдж байгаа нэлээд хэдэн өгүүлбэрүүд байсан. Тэр өгүүлбэрүүд нь чамайг би өвчнгүй өвтөлтгүй болгоод өгөө. Уулзах бол хоёлаа станцын ойролцоо уулзъя. Чи ганцаардаж байгаа бидтэй би чамд туслая гэсэн өгүүлбэрүүд нь тэр хоёр эмэгтэй рүү бичсэн өгүүлбэр яг адилхан байсан. Ингээд Томуура буюу ах нь улам ухаж шалгахад хоёр хаягийг холбосон мессенжерийн ID нь яг адилхан болох нь харагддаг. Энэ мөчид тэр энэ нэг хүн байна гэдгийг ойлгоод даруй цагдаад энэ мэдээллийг дамжуулдаг. Мөрдөн байцаагчид энэ жирийн хэрэг биш гэдгийг шууд ойлгож тухайн хүний мэдээллийг хурдан шалгаж тэр хаягнуудын цаана байсан хүн нь 26 настай Ширайши Такахиро гэдэг хүн болохыг тогтоодог. Ингээд түүний нэр мэдээлэл нь тодорхой болмогц цагдаа нар түүний бүртгэлтэй хаягаар очисон ч гэсэндээ хаалгыг нь аав нь онгойлгож өгөөд манай хүү 2 сарын өмнө нүүсэн би хаашаа явсныг нь огт мэдэхгүй байна гэж цагдаа нарт хэлдэг. Ингээд цагдаа нар мухардалд орж Такахирагийн байршлыг тогтоож чадаагүй. Тиймээс мөрдөн байцаалт чиглэлээ өөрчилж алга болсон Айкогийн хөдөлгөөнийг мөшгөж эхэлдэг. Эхний ээлжинд CCTV-ний бичлэгээс 10 сарын 23-нд үдээс хойш буюу өдрийн 2 цаг 47 минут орчимд Сабудай Май өртөөн дээр тэр хоёр уулзсан нь тодорхой болдог. Токиогийн цагдаа орон нутгийн байгууллагуудтай холбогдож хамтарсан мөрдөх ажиллагаагаа явуулж эхэлдэг. Тэгтэл орон нутгийн цагдаа нар ч гэсэн мөн Такахирог мөрдөж байгаа гэдг нь тодорхой болдог. Мөн Такахиро Канагавагаас гадна Фукушима, Сайтама мужуудад болсон бусад сургаггүй алга болсон хэрэгүүдтэй ч гэсэн холбоотой байж магадгүй гэсэн тийм нотлохоо сэжүүрүүд гарч ирж эхэлдэг. Ингээд хооштой дахин хүн алга болохгүй, аллах болуулахгүй тулд цагдаа нар Такахирог олж баривчлах зайлшгүй шаардлагатай болдог. Гэвч асуудал байсан уулзалт болсон Сабудай Май өртөө орчим нь тайван орон сууцны бүс байсан. Тиймээс CCTV багтай, дээрээс нь хүн хөдөлгөөн цөөн учраас гэрч бараг байхгүй байсан. Ингээд цагдаа нар нөгөө Айкогийн ах руу холбогдсон бүсгүйгээс тусламж хүсэхээр шийддэг. Тэгтэл тэр бүсгүйч гэсэндээ цагдаа нарт туслахаа зөвшөөрөн өмнө нь холбоотой байсан хаяг руу дахин мессеж явуулдаг. Тэр би шийдлээ намайг өгөхөд чи туслаач гэсэн маягтай тийм мессежийг явуулдаг. Ингээд 10 сарын 30-нд Мачида өртөөн дээр тэр хоёр уулзгаар тохиролцдог. Тэр өдөр цагдаа нар тухайн орчимд отож Такихорог гарч ирэхийг хүлээдэг. Хэсэг хугацааны дараа Такихорог гарч ирэн алхаж байгаа нь харагддаг. Мэдээж бүсгүйг бол тэнд аваачаагүй. Тэгээд Такихорог олон нийтийн газар баривчлахгүй гэрт нь баривчлая гэж цагдаа нар шийдээд бүсгүйг түүн рүү мессежжүүлдэг. Уучлаарай би очиж чадахгүй боллоо, бодлоо өөрчилж өглөө гэсэн мессежийг бичүүлдэг. Ингээд Такихаро мессежийг аммагцаа гэрлүүгээ буцаж явдаг. Ингээд түүний алхан бүрийг хянаж байсан цагдаа нар гэрлүүгээ ормогцсон араас нь шууд очиод хонхыг нь дарж хаалгыг нь онгойлуулж чаддаг. Хаалгаа онгойлсныхан дараа бид нар цагдаа байна. Энэ орчимд хэд хэдэн хүн сургуу алга болсон. Танаас хэдэн асуулт асууж болох уу гэж хэлэхэд Такихаро бол хаалгаа тайлж өгсөн байсан. Тэгээд хаалгаа онгойлгох мөгцөн цагдаа нар дотогш орж түүнийг дарж баривчилж авч чаддаг. Гэрт нь орсон цагдаа нарт бол нэг зүйл шууд л с ิจ гтэй харагдсан. Түүний амьдардаг байр нь жижигхэн байсан ч гэсэндээ 3 том хөргүүр, 8 том сав байгаа нь бол нэлээд с ิจ гтэй харагддаг. Ингээд мөрдөгчд шууд очин тэр хөргүүр болон савнуудыг онгойлгодог. Тэгтэл дотор нь муурны тийм ийсээр дүүрэн муухай зүйл бол яг нээхэд бол огт харагдаагүй. Ингээд цагдаа нар бол юу ч байхгүй байна гэж бодоод яг хаах гэж байтал тэр дотроос бол цайруулагчны үнэр хүчтэй үнэрсэн. Ингээд цагдаа нар ямар нэгэн зүйл үнэхээр байна гэж сэжиглэн элсийг зайлуулж доор нь байгаа зүйлийг гаргаж ирдэг. Тэгтэл тэр доороос хүний толгой гарч ирсэн. Мөрдөгчд бол мэдээж цочирдон энд өөр зүйлсүүд байж магадгүй гэж бодон тэнд байгаа бүх хөргөгч болон савнуудыг онгойлгож үздэг. Тэгтэл
хөргөгчн дотроос 3 хүний толгой илэрдэг. Ингээд бусад хайрцагуудыг ч гэсэн онгойлж үзэхэд хөргөгч бүрт тус бүр 3 хүний толгой ингээд 3 хөргөчнөөс нийт 9 хүний толгой илэрдэг. Хөргүүрүүдийн хажууд байсан том хадгалах самнуудыг онгойлгож үзэхэд бүр аимшигтай зүйл ил болсон. 240 ширхэг хүний ясны хэсгүүдийг тэнд хийсэн байсан. Түүнчлэн хэрэгэлсэн зэвсгүүд, хөрөө, хутаг, хайч гэх мэтчлэн мөн хохирогчдын эд зүйлс болох гутал, цүнх, үнэмлэх, банкны карт зэрэг нь ч тэнд хадгалаастай байдаг. Ингээд 9 хүний үлдэгдэл нэг доороос илэрснээр урд өмнө нь сонсогдоогүй цуврал алгын хэрэг ичлэгдсэн. Цагдаа нар хүний толгой мөч үлдэгдлүүдийг хураан цуглуулж байх зуур Такахиро хажууд нь зогсож тэднийг тайван байдалтайгаар ажиглаад зогсож байсан. Ингээд гэмт хэргийн газар бол үүмэн самуун болж маш олон цагдаа шинжилгээний багийнхан ирж наривчлан ажиллаж цогцос зөөж нотлохоонуудыг цуглуулж эхэлсэн. За ингээд энэ аимшигтай хэрэг бол илэрсэн байгаа. За тэгээд одоо болохоор та бүхэнд яг энэ хэргийн алуурчин болох 26 настай Такахирогийн талаар танилцуулъя. Түүний хүүхэд нас нь харьцангуй энгийн өнгөрсөн 2009 онд ахлах сургуулиа төгсөж Японд алдартай Мөритө тоглоомын газар болох Пачинкод ажиллаж үйлчлүүлэгчдийн элдв ажлыг амжуулдаг байсан. Заримдаа джекпот хоцсон үйлчлүүлэгчдээс гарын мөнгө ч гэсэн авдаг байсан. Гэхдээ орлого нь бол хангалттай биш байсан учраас их мөнгийг хурдан амар аргаар олохын тулд Такахиро хууль бус зүйл хийж эхэлсэн. Японд скаутер гэж нэрлэгддэг нэг төрлийн ажил байдаг. Гэмт хэргийн ертөнцид оршдог хууль бус 8. Тэнд Twitter зэрэг платформ, чат аппликейшн ашиглан өсвөр насны болон залуу эмэгтэйчүүдийг урьдчилж улмаар насанд хүрэгчдийн зугаа цэнгэлийн газруудад зуучлан нийлүүлэх маягаар ажилладаг тийм ажил байсан. Тэгээ энэ ажил бол арай илүү ашиг олдог байсан. Энэ ажлыг хийж эхлээд 2 жилийн дараа цагдаа нарт баригдсан. Шүүхээс түүнд 3 жилийн тэнсэн ялыг оноосон. Үүний дараа бол Такахиро аавынхаа гэрт буцаж очсон. Насанд хүрсэн эр хүн атлаа тэр ааваасаа сар бүр мөнгө авч тэр мөнгөөр амьдардаг. Бие даахыг хүсдэггүй, ажилгүй, мөнгөгүй тийм залуу байсан. Мэдээж бол хууль бус ажил дахиад хийж чад баригдах юм бол ял нь хүндэрч шоронд орох нь тодорхой байсан. Тийм учраас ямар ажил хийх вэ гэж бодож байгаа сэтгэл зүйн хувьд эмзэг тогтургүй охтыг амархан өрхтөж болдгийг анзааран жаахан хайр инрэл үзүүлэхэд тэд бүх зүйлээ өгдөг, үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлж болно гэж тооцоолдог. Ялангуяа Японы Twitter дээр үхмээр байна, амиа орлохыг хүсэж ингэсэн мессеж бичдэг охтууд бол маш их байдаг. Үүнийг нь ашиглахаар шийддэг. Такахиро ийм охтыг байрандаа авчирч архиулган, аргадан, хуурч, ашиглаж мүлжих боломжтой гэж тооцдог. Тэр даруй төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлдэг. Ингээд үхэлтэй холбоотой тийм зүйлсүүдийг бичсэн хэрэглэгчдийн нэртэй 6 Twitter хаяг нээсэн бөгөөд тэдгээрийн 2 нь өмнө дурдсан хаягуд байсан. Түүний анхны хохирогч нь 21 настай Миура Мизуки гэдэг эмэгтэй байсан. Тэд 2017 оны 8 сарын 8-нд мессеж солилцож эхэлсэн бөгөөд ердөө 5 хоногийн дараа уулзахаар тохиролцдог. Ингээд уулзах газраа явж очтол Миура Мизукийн найз залуу Нишинака Шоукатагаар хамтдаа хүрээдэрдэг. Такахиро үүнийг нь хараад цоцсон ч гэсэндээ гайхснаа нууж боломжийг хүлээж эхлэн гуруула хамт уулзаад ойролцоох цэцэрлэгт очин хамтдаа арх ууцгаадаг. Тэгэхэд Миура үнэндээ амиа хорлох хүсэлгүй зүгээр гэрээсээ оргож төр байрлах газар хайж байгаа тухайга түүнд ярьдаг. Такахиро энэ боломжийг алдалгүй ашиглан 10 хоногийн дараа тэр Миурад би чамайг зүгтахад чинь тусланаа, би чам руу дахин холбоо барих болно гэж хэлээд тэр хоёрыг явуулдаг. Ингээд 10 хоногийн дараа түүнтэй ганцаарнтай нь уулзахаар тохиролцоод мөн Миурагаар би өөрийн хүсэлтээр гэрээсээ явж байна гэсэн утгатай бичвэрийг гэрт нь бичүүлж үлдээгээд тэгээд түүнтэй уулзахаар болдог. Ингээд хохирогчийг гартаа оруулмагцаа Такахиро анх төлөвлөсөнчлэн мөнгө шахаж эхэлдэг. Чамайг зүгтахад чинь туслах нөхцөл гэж нэрлээд маш их хэмжээтэй мөнгийг түүнээс авдаг. Тэр мөнгөөрөө Канагава мужид хожим аллууд болсон байрыг түрээслэж амьдарч исэн. Зорилго нь бодсноос хавьгүй амархан биелсэн учраас дараа нь тэр Миураг царайлаг эмэгтэй биш учраас биеэ үнэлэхэд тохиромжгүй гэж бодоод өөр царайлаг эмэгтэйг авчрах хэрэгтэй гэж бодсон. Гэхдээ Миураг ингээ буцаагаад явуулах нь бол эрсдэлтэй. Тэр ямар нэгэн гомдлыг цагдаад гаргах юм бол бүх зүйл дуусна гэж бодоод түүний амь насыг хөнөхөөр шийддэг. Миурагийн амь насыг хөнөөж түүний хамгийн ихний аллах нь эхэлсэн. Тэр цагаас хойш Такахиро зорилгоо бүр мөсөн өөрчилж аллах хийхээр шийддэг. Өөрийнхөө арга барилаа алхам алхмаар боловсруулж эхэлсэн.
цогцнуудыг төгс далд устгаж чадвал хизээч баригдахгүй гэж өөртөө итгэж эхэлдэг. Тиймээс тэр яаж цогцнуудыг нуух вэ гэдгийг dark web дээрээс судлаж эхлэн аимшигтай бичлэгүүдийг үзэж эхэлдэг. Миурагийн амь насыг хөнөөснийхөө дараа тэр шууд л дараагийнхаа байг хайж эхэлсэн. Twitter дээр амиа хорлоход туслаач гэж бичдэг эсвэл гэрээсээ зүгтаад түр байрлах газар хайж байна гэсэн эмэгтэйчүүдийг онилж эхэлсэн. Уран яриа ашиглан өөртөө надад зовлон туулж байгаа юм байна гэсэн мэтээр дүр эсгэж өөрийгөө энэ төрлийн зүйлд туршлагатай хүн мэтээр харагдуулдаг. Жишээ нь нийгмээс тусгаарлагдсан эмэгтэй гарч ирвэл би ч бас тэгж байсан гэж хэлэн түүнийг өрөвдөж байгаагаа хэлж санаа нийлж яриа нийлж байгаа юм шиг аашдаг байсан. Хэрв тэр эмэгтэй амиа хорлох аргын талаар асуух юм бол би тэрийг хийж үзсэн. Гэхдээ ийм арга нь илүү өвтгдөг, тийм арга нь илүү хэцүү байдаг. Би чамд хамгийн өвтөхгүйгээр амиа хорлох аргыг зааж өгье гэж хэлэн бүсгүйчүүдтэй уулзахаар тохирдог байсан. Ингээд 8 сарын 28-нд анхныхаа аллагыг хийснээс ердөө 5 хоногийн дараа тэр хоёр дахь хохирогчтойгоо таардаг. Түүний нэр нь Ишихара Куреха 15 настай өсвөр насны охин байсан. Нас бага тул удирдах нь илүү амар байсан бөгөөд Такахира хоёр дахь аллага маш хялбархан үйлдсэн гэж дараа нь цагдаа нарт хэлсэн. Ингээд 3 дахь хохирогчоо хайж байх үед тэдний хаалгыг нэг хүн тогшдог. Тэр нь анхны хохирогч Миурагийн найз залуу байдаг. Такахиро балмагцсан ч гэсэндээ эрэгтэй хүн байсан ч гэсэндээ алахгүй гэсэн үг биш гэж дотроо бодоод түүнийг гэртээ оруулаад өмнөх хохирогчтойгоо төстөө аргаар амь насыг нь хөнөөдөг. Энэ үед Такахиро хэдхэн хоногийн дотор 3 хүний амь насыг хөнөөсөн гэсэн үг. Үүнээсээ хойш Такахиро ойролцоогоор 15 хоног нам жим болж орчноо ажигласан. Тэр үед сургаггүй алга болсон мэдээлэл эсвэл хүмүүсийг хайж байгаа гэх мэдээллүүд юусоо сонсогдохгүй намгүй байсан. Тэгээд тэр бодож эхэлсэн. Хинч хайхгүй байгаа юм бол аллагуудыг амиа хорлолт шиг харагдуулж дүр эсгэлт хийх хэрэг байна уу гэж бодоод ингээд тэр гэрт нь хүл тавьсан эмэгтэйчүүдийг дарааллан хөнөөх цуврал аллагуудаа хийж эхэлдэг. 9-р сарын 10-наас 10-р сарын 23 хүртэл 1 сар гарын хугацаанд 6 хохирогчийн амь насыг хөнөөсөн. Ингээд нийтд нь нэгтгээд хэлэх юм бол Такахиро нийт 24 хүнтэй холбоо тогтоосноос 13 нь түүний уулзах саналыг хүлээж авсан. Харамсалтай нь тэдгээрээс тэдний байранд ирж амь насаа алдсан нь 9 хүн байсан. Эцэст нь Такахирогийн хамгийн сүүлийн хохирогч нь дээр дурдсан Айко байсан. Анх уулзахад Такахиро түүнийг их хөөрхөн охин байна гэж үзсэн гэдгийг хэлдэг. Тэгээ түүнд баг зэрэг татагдсан гэсэн ч тэр амьд үлдээх бодол төрөөгүй гэж хэлж байгаа. Харин бүр удаан хугацаагаар хүчирхийлэл үргэлжлүүлж байгаад эцэст нь өнөөе гэж шийдээд түүнийг гэртээ авчран маш аимшигтайгаар хүчирхийлж байгаад амь насыг нь хөнөөсөн. Түүний аллагын харгислал зогсохгүй мэт санагдаж байсан ч итгэмээргүй нэг хохирогч ямар нэгэн байдлаар амьд үлдсэн байдаг. Түүнийг би гэж нэрлэе 22 настай эмэгтэй байгаа. Өмнө нь хэлсэн чинь Такахиро 15 хоног нам жим байсан үеэр би түүнтэй хамт ойролцоогоор 2-7 хоног амьдарсан гэдэг нь тодорхой болдог. Хамт амьдарч байсан тул Такахирогийн аллагууд дахин эхлэх үед би ч гэсэн тэдний гэрт байсан гэдэг нь сүүл тодорхой болдог. Гэхдээ тэр бол амьд үлдэж чадсан. Такахиро түүнийг амьд үлдээсэн шалтгаанаа хэлэхдээ тэр маш царайлаг бүсгүй байсан учраас түүнийг зарж мөнгө олоход маш амархан байсан. Тийм учраас биеийг нь үнэлүүлж мөнгө олж байгаад тэр мөнгийг нь зарцуулаад түүний толгойг нь эргүүлээд гэртээ хамт байдаг байсан гэж хэлж байгаа. Тэгээ түүний олж ирсэн мөнгөөр зүгээр л тансаг хоол идэж зугаацаж өнгөрүүлсэн гэж байгаа. Тэр байнга сайн том ресторануудад очиж үнэтэй хоол захиалж хүргэлтээр ч гэсэн байнга хоолуудыг захиалж иддэг байсан. Тэгээ нөгөө түүнтэй уулзаад салсан бүсгүй өмнө нь хэлэхдээ түүний хит их иддэг занг анзаарсан гэж ярьж исэн. Тэгээ энэ ч гэсэндээ яг үнэтэй холбоотой байсан. Анхантай бол би бүсгүй айдастай байсан гэж байгаа тодорхой хэмжээгээр энэ нь барьцаалахтай адилхан зүйл гэдгийг мэдэж байсан. Гэвч хоног өдрүүд өнгөрөх тусам хамт амьдрах явцад харилцааны хэлбэрүүд нь улам өөрчлөгдөж төгшөөртэй хэлбэр рүү шилжсэн ч гэсэндээ тэр бүсгүй Такахиро өөрт нь хор хүрэхгүй гэдэгт итгэж эхэлсэн гэж байгаа. Тиймээс тэр олон аимшигтай гэмт хэргийг нүдээр харсан ч мөртлөөсөө цагдаа нарт мэдэгдээгүй. Түүнээс гадна Такахиро би бүсгүйд бусад хохирогчдод үйлцсэн олон удаагийн бэлгийн хүчирхийллээч гэсэн үйлдээгүй. За ингээд баригдсан Такахирогийн шүүх ажиллагаа 2 жилийн турш үргэлжилж нийт 24 удаагийн шүүх хурал болсон.
Ердөө 2 сарын хугацаанд 9 хохирогч амиа алдсан, мөрдөн ажиллагааны баримтууд асар их байсан. Тэр дундаа шүүх хурал хэвлэлийн ярилцлагын туршид Такахиро гайхмаар тайван хിവэрл байсан. Харин ч олонний анхааралд өөрт нь маш их таалагдж байгаа юм шиг өөрийгөө од болсон юм шиг аашилж байсан. Үүгээр зогсохгүй шоронд байх хугацаанд маш солиотой хүсэлтүүдийг тавьсаар байсан. Дуртай айдлуудынхаа фото номыг авчруулахыг хүсэх, хоригдож байхдаа өөр хоригдогч эмэгтэйтэй гэрлэхийг шаардах гэх мэт. Энэ хэрэг бол Японоос хальж дэлхийд даяар тархаж дэлхийн маш олон улсуудын анхаарлыг татсан. Ингээд анхан шатны шүүх хурал бол 2020 оны 9 сард болсон. Анхан шатны шүүх хурал дээр бол түүний бүх гин буруунууд нь бол нотлогдсон. Ингээд 2020 оны 12 сард түүнд цаазын ялыг оноодог. Дараа нь 5 жилийн хугацааны дараа буюу 2025 оны 6 сард Такахиро цаазаар авах ял нь хэрэгжиж цаазаар авахулсан байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилийн 6 сард цаазаар авахулсан гэсэн үг. Такахиро яг баривчлагдах үедээ 4 өөр эмэгтэйтэй чатлаж байсан нь илэрсэн. Хэрвээ цагдаа нар түүнийг энэ үед барьж чадаагүй бол дахиад нэмээд 4 хохирогч үүгээр зогсохгүй бүр өшөө олон хохирогч нар төрөгч магадлалтай байсан гэдэг нь бол ил болсон. Нэг ярилцлагынхаа үеэр тэр би маш олон хүнийг алсан 5-6 хохирогчдоос бусдынх нь нүүр царайг би санахгүй байна. Яагаад гэвэл 5-6 хохирогчд маань бас царайлаг байсан. Бусд нь тийм ч царайлаг байгаагүй учраас би царайнуудын санахгүй байна гэж хэлжсэн. За ингээд энэ аимшигтай цоврал халуурчин бол цаазаар авахулснаар энэ хэрэг төгсгөл болсон. Гэхдээ бүхэл бүтэн 2 сарын дотор бүхэл бүтэн 9 хүн амнасаа алдна гэдэг нь хэрвээ түүнийг барьж чадаагүй бол ямар олон хохирогчд гарах байсан бэ гэдэг нь бол үнэхээр төсөөлөхөд аимшигтай. Тэгээ та бүхэн бас энэ хэргийг сонсоод юу гэж бодож байна? Миний бодлоор бол Япон улс амиа хорлолтоороо маш өндөр байдаг нь хүмүүс нь нэлийн юм тотгошоо бие биендээ төг учруулахгүй гэсэн бодол нь яг өөрсдөө маш их төг учруулд өөрсдөө дотроо ингээд уур бухимдал, шаналл бүх сэтгэлийнхаа тэр хөдлөлүүдийг гаргаж чадахгүй байдагтай холбоотой байх гэж би бодож байна. Та бүхэн яг юу гэж бодож байна? Бас комент хэсэгт сэтгэлдүүдээ бичиж үлдээгээрэй. За тэгээ сувг дээрээ лайк, subscribe бас тарахаа битгий мартаарай. Удахгүй дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.